Сайн байцгаана уу? Та бүхэндээ тулгаар төр байгуулагдсны 2234 жил их Монгол улсын 819 жил үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадмын мэндийг төвшүүлье. Сая дурдгдсан он жилүүд Монгол улсын түүхэнд тод чухал үйл явдлын он жилүүд байдаг бөгөөд монголчууд бид бүгд л энэ цаг үед юу болж өнгөрснийг ойлгодог, мэддэг, тайлбарлаж чаддаг байх хэрэгтэй гэж боддог. Тулгаар төр байгуулагдсны 2234 жил гэхлээр за одоо 2025 он гэж бодоход манай эртний өмнөх 209 он гэж гарч байгаа байхгүй юу? За энэ цаг хугацаанд Монгол улсын түүхэнд онцгой чухал юу болов гэхлээр модон шаны хаан хүн нүгийн нүүдэлчдийн анхны төр тулсыг байгуулсан байдаг. Харин их Монгол улсын 819 жил гэдэг нь Эзэн Чингис хаан 1206 онд их Монгол улсыг байгуулсан цаг хугацаа болдог. Харин үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил гэдэг нь одоо 200 гаруй жил үргэлжилсэн манжчин гүрний ноёрхлыг зэс болгож Монгол төрийг сэргээн байгуулж монголчуудын сэргэн мандлын эрхийг тавьсан 1911 оны үндэсний эрхчлөөний хувьсгалын үйл явдал юм. Харин ардын хувьсгалын 104 жилийн хойд гэдэг нь бидний хамгийн сайн мэддэгчлэн 1921 оны ардын хувьсгалын талаар байдаг. Энэ нь Монголын түүхэнд маш чухал шинэ үеийг эхлүүлсэн ардын засгийн газраа байгуулж бүгд найрамдах төрийн үндсийг тавьж тусгаар тогтнолоо дахин сэргээсэн ийм чухал үйл явдал болсон он цаг хугацаанууд байдаг. Бид гурав энэ надмаараа Монголд очиж надад амцсангүй нөхрийн ажлыг тэгэд хүү бас сургуульд орж байгаа болохоор зунжангаа энэ бичиг материалын сургууль руу зөөж авчиж бүртгүүлсээр батал ялцчгүй энэ 100 очиж чадсангүй. Гэтэ зүгээрээ өчигдөр зурагтаар наадмынхаа нээлтийг үтсэн. Тэгсэн чинь нөгөө наадмын мэдчилгээн дээр сая дурдгдсан түүхэн он цаг хугацаанаас гадна ардчилсан хувьсгалын 35 жилийн ой гэж яриад исэн. Гэтэ яг өмнөх жилүүдийг бодохоор ардчилсан хувьсгалын ойг нэг хилдэггүй байсан баха тий. Аль эсвэл хилдэг байсан уу? Надад бол нэг санагдахгүй л байсан. Тэгэхэд мөн баяр наадам бол уламжлалт ёс заншлаас гадна төр улсаа байгуулсан түүхэн үйл явдлын гэрч болсон үндэсний баяр байдаг. Харин ардчилсан хувьсгал бол 1990 онд өрнсөн одоо шинэ үеийн, шинэ цагийн улс төрийн өөрчлөлт. Одоо энэ нь тусгаар тогтнол олсон аль эсвэл төр улс байгуулсан үйл явдал бол биш. Харин улс төрийн тогтолцооны өөрчлөлт байсан. Тийм болохоор яг түүхийн шатлалаар гэх үү, үйл явдлын далай зар гэх үү, өмнөх жилүүдэд нэг ингэж сонсогдож байгаагүй юм шиг санагдсан нь бол надад аргагүй санагдсан. Өчигдөр тэгээд наадмын нээлт зурагтаараа үтсэн. Гайгүй гоё байсан л гида амны бэлгээр гэж юу. Би тэгээд өнөөдөр нөгөө хятад хоёр найз охиндоо наадмын нээлтийн бичлэг үзүүлсэн. Тэгсэн чинь тэр хоёр л үзчихэл хөөх ямар гоё юм бэ? Танаа монголчууд бүр ямар юм хүчрэхэг, эв нэгдэлтэй гоё юм бэ гэдэг байгаа байхгүй юу? Гэтэ мэдээж гаднаас харахад бол гадны нүдээр зөвхөн гадна өнгөц талаас харуул тийм мэдрэмж хангалттай төрхөр штэ. Гэхдээ ах үе ёс уламжлалт заншил гэдгийг дотроос нь монголчууд өөрсдөө бид нар л илүүтэйгээр харж ойлгож чадна штэ. Тэр утгаараа яг ингээд наадмын нээлт үтсний дараах сэтгэл бол нэг тийм түүхэн талаас нь нэг их үзүүлбэр оруулаагүй гэх юм уу? Надад бол ялцчгүй нэг тийм 100% сэтгэл ханамжтай байгаагүй юм. Харин үтсний дараа ингээд цахим орчинд маш олон хүмүүсийн шүүмжилт агуулсан байгаа байхгүй юу? Ах үе ёс заншил талаасаа өв уламжлалаа буруугаар үзүүлчиж тэгээд энэ наадмын амин сүнс байх ёстой, уртын дуу игшгэлсэнгүй энэ төр гэсэн ийм шүүмжүүд айгүй их явж исэн. Тэгээд би үүнийг бас яг цэвэр шүүмж гэж харахаас илүү өв уламжлал ёс заншлаа хайрлан хамгаалсан, үр хойчтой таниулан мэдүүлье гэсэн хүсэл сэтгэл явж гин гэж харсан. Тийм болохоор бас нэрээ тийм шүү дээгээд бас би бас дундаас нь мэдээлэл авчиж байгаа байхгүй юу? Тэгээд надад бас нэг бодогдсон юм нь болохоор одоо ингээл бидний ахуйн соёл, ёс зүй, өв уламжлал гэсэн эдгээр үнэт зүйл дээр ямар нэгэн алтаамаадаг
анзаарахгүй үл хүндэтгсэн байдал үзүүлэхэд олон нийт үүнийг нь анзаарч хараад шүүмжилж чадаад эсэргүүцэж чадаад байгаа байхгүй юу? Тэгээд одоо яг тийм хүмүүсийн ингээ харахаар дийлэнхтэй надаас ах ихч одоо бараг голчлон 50-аас дээш насны хүмүүс юм уу те? Тэр хүмүүсийн одоо нийгэм нь илүү ахуйтайгаа ойр байсан, ёс заншлаа илүү сайн мэддэг одоо бараг практик дадлахтай хүмүүс шүү дээ. За тэгээд нэг 30 жилийн дараа одоо энэ хүчтэй хүмүүс гэхүү одоо энэ уламжлалт дархлаа нь хамгийн хүчтэй байгаа энэ хүмүүсийн хүчин сулраад ирэх үед одоо дараагийн үе болох одоо бидний үе нь одоо энэ түүхэн өв соёл уламжлалаа хадгалж хамгаалж үлдэх хариуцлагатай энэ үед очиж байгаа байхгүй юу? Тэнгүүд би яг өөрөө чадах үлээ. Чадах зүрх зоригнд байсан ч гэсэн үнэхээр чадах мэдлэг мэдээлэл нь байгаа үлээгүй бодохоор бас жоохон санаа зовсон. За ямар ч гэсэн наадмын нэлт бол сэтгэл догт хүрээгүй. Ер нь дийлэнх шүүмжлэгч нартай адилхан нэг талд байгаа шүү. Хүнд тэгэл үнэт зүйл үзэл бодлоос нь шалтгаалаад дутах ёсгүй сэдв дуурах ёстой үе гэж байдгаас л хойш чухал зүйлсийн төлөө тэмцэж байх нь зөв байдаг. За энэ жил бит 3 ингээд Бээжинд халуунд гэж мэгээд гурлаа хушураа хийж идээд бөхөө үзээд сайхан наатчээ. Тэгээд нөгөө гадаадд амьдардаг монголчуудын хувьд одоо элчин сайдын яам нь одоо их орно шүү дээ. Ийм том уламжлалт баяраар ажиллаж амьдардаг хүмүүсийгээ дуудаад нэг элчиндээ өнөөрөө нэг бүх мороо үзээд ууг нь ингээ баярлчвал зүгээр байдаг. Гэхдээ яг бодит байдал дээрээ элчин сайд тэр элчингээ ажилчид бүгдээрээ амралтаараа Монгол руугаа яваад наатчдаг болохоор бас арга хэмжээ зохиож чаддаггүй байх. Гэтэл бас тэгэл ив нэгдлийн илэрхийлэл болсон уламжлалт том баяраар өөрсдөө байхгүй ч гэсэн одоо тэгээд үлдсэн хүмүүс байдаг л үлгүүдээ тэгээд Бээжинд ажиллаж амьдардаг хүмүүс аюу цөөхөн л дөө гарын 10 хуруунд л батгаар. Тэгээд элчин дээрээ ирээд морь бөхөө үзэж болно шүү гэж хэлчихэд болмоор л юм. За тэр яах вэ? Ууг нь дэмжиж байсан хоёр бүх маань жоохон эрт унчиж. За одоо яа гэхүү. За та бүхэн сайхан наадаарай. За бай бай.